Яасан охин унтуулчлаа. Тэгээ одоо яг ингэж би яг энэ дээр ингэ самгартаад байдаг байхгүй. Одоо яг ингэж охиныг унтуулчаал ингэ өглөөс ирээд ингэ охинтойгоо зуралцааргаад ингэ унтуулчин гутлаа. Би одоо яг унссан дараа гэрээ цэвэрлэх хэрэгтэй тийм үү, хоолоо идэх хэрэгтэй тийм үү гэдэг би ойлгохгүй шүү. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэвтрлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Гэрээ цэвэрлж байгаа охин сэрчэнтэй тэгээ ингэ өсөөл өгч байгаа юм шиг өсөөл яж ин зав. Тэгээд хоолоо идчихээр ингээд болтгоо байхгүй юу? Болтгоо. Бид яг би яаж бусдын жүжиг гэрээ цэвэрлэнгээ хоолоо идээд тэгээд бүгд их амжилтдаг болох уу? Би чадахгүй байна. Эсвэл би зүгээр унтахтаа яах юм бэ? Гэрээ цэвэрлчихэд унтдаг байх юм лөө? Би ерөөсөө ойлгохгүй байна яг үүндээ. Будаага бас одоо ингэж халаана. За би нэгэн сая шилийн сайн болж ийм хоол бэлтэж идлээ идчихин гэжтэй. Будаага шууд халаангуудаа өндгөө нүүдэлж хараад авокадотой тэгээд үлдсэн байсан гэртнийг байсан юугаа хяма шарсан. Тэгээ ингээд ийм будаатай авокадотой ийм халаасан будаатай болж байна. Бисаа хутгаараа юугаа додсон байхгүй юу? Будаага ингээд тэгсэн чинь утганы маань урд нь будаа малтчихчих. Ийм нэг юм крем чиз идээд байгаа бит хоёр. Идээд байгаа ч гэж авч идэж үтсэн амар гоё юм тийм л. Оо яа. Одоо энэ дээр штэ. Авокадо тавиад идээд амар гоё. Окей. Вау. Одоо асуунахгүй. Охноос ирэхэд өмнө ямар тааш хоолоо идчихээд аяга уугаад тэгээ нөгөө рүү ороо заяа. Газ хоолоо идэлтэй. Гэ. Сайгаа уугаад нөгөө энэ охиныхоо юу соскыг биш соскины өвчнүүдийг угаагаад ариутгахын савнууд нь хийсэн чинь ариутгах савных нь доор нь ингээ ус тусаад ингээд юм сонин юм зам шиг юм үүсчих. Тэр чинь тэгээ угаасаа болохгүй шүү дээ. Энэ чинь ариутгахдаг юм болохоор доторх нь бас цэвэрхэн байх хэрэгтэй. Учираас тэрийгэ цэвэрлээл одоо ингээ сайхан нөгөө нэг уулаа гэл уулаа хараад уулаад ус хажууд нь ус асарч усаа гэл тэгэл ингээд усаад олдог гэдэг шиг гэл. Харсан юмтай сайхан зээ. Харсан юм цэвэрлээ. Одоо энэ дотор энийг хаяхгүй шүү дээ. Энийг түрүүн савдцсан байхгүй юу? Тэгээд араас нь битгэр арчиж тийм үү гэж бод. Тэгээд энийхээ дэдлийнхэн тоосыг арчиж энэ арчсан юмараа бас тий юм яаж өгөх монгол юм байна тэмчээд. За ингээд өвчнүүдээ сайхан ариутгах шүү дээ. Танаас одоо энийг харуулнаа гэхдээ. Миний мөм сагч ханаа мөм сагч асуугаа шүү дээ. За одоо ингээд сайхан хорвогийн бүх юмыг ариутгаад угаагаад байгаа. Энийг одоо залгаагүй залган зав. Тэгээ энэ ингээд хоёр дахь хүртэл байхгүй. Тэг ингээл хаачна. Тэгэл энэ дээр ингээд автоматар ингээд тусдаа энэ нөгөө хатаамаар байвал дахиад тусдаа энэ хатааж болно. Энэ ингээ ариутгах. Тэгэл энэ дээр ингээд дараа тоочтой. Тэг энэ дээр юм гарчтэй. Би энийг ингээд яагаад авах гэсэн бэ гэхээр энэ яаны уртл нь бас галтайцсан юм энэ. Бинд төт. Шантадах. Энэ манай имлэг дотор байсан байхгүй юу энэ? Манай имлэг дотор байсан байхгүй юу? Төрдөг имлэг дотор энэ эсэхгүй. Тэгээд энэ ямар гоё юм бэ чи энэ бүр 200 мянга гэж дээ.
200,000 вон заяа. Бараг 200-аас үнэтэй хийсэн заяа. Тэг би бүр ёо за би нэг авч гэж худлаа юм байна гэд бодсон чи харин нөгөө нэг тангана гэд хуучин бараа зардаг юу идэв штэ. Сайт идэв штэ. Тэрэн дээр хараа 50,000 вон гэж ороод иртээ. Тэгэхээр нөгөө окей би очиод авчий гэд. Тэгээд тэгсэн чи энийг зарж байгаа хүүхэн ингээд бараг шинэ байгаа. Тэг би яагаад зарж байгаа юм бэ гэд би чинь бас нэг жоохон монгол санаатай. Яаж байгаа юм бэ ингээд нөгөө сан уншихгүй бол ингээд хариуцлагын гэрлийг солих хэрэгтэй юмстай гэдэг нэг тиймэрхүү юмд хямдхан орж ирдэг байхгүй. Тэгэл тэд нар нь жоох үнэтэй тийм байдаг байхгүй. Тэгэл яагаад зарж байгаа гэсэн чинь нөгөө нэг гэртээ энийг хэрэглээд удаагүй байжсэн чинь юу яатсан гинэ. Хүн бэлгэлцэн гинэ. Дахиад нөгөө төрсөн болохоор тэгээд за энийг нөгөө нэг эхнийхэн хүүхдээр ашиглаад тэгээд буцаагаад далт хийсэн байжгаад хоёр дахь хүүхдээрээ гаргаад дахиад ашиглахаа байжсэн чинь хүн бэлгэлчээр за энийгээ ер нь зарчий да гэд тэгээд зарж байгаа гэсэн хямдхан. Тэгэл очиод аваал. Тэгэл очиж аваал тэгэл яасан. Энэ бол амар хэрэгтэй заяа. Энэ бол хүүхдийг манай яг энэ брэндийн хойш тээ. Энд чинь бас дотроо насны ангилалтай юм лээ. Тэгээс нэг настай хүүхдийн юмыг хариуцах мэрдэх. Энэ бол 6 нас хүртэл хариуцах. Тэгэхээр хүүхдээ том болтол энийг ер нь хэрэгжилж болно гэсэн үг. Юм бэ нэлээ. Тэгээд замд нь гэрэл мэрлэн шатвал гэрэл мэрлийн материалыг аваад хийгээл одоо нэг хямдхан авцсан юм чинь тэгээд бусад засварынх нь юу болвол тэгэл хийчихдээ тий. За тэгээ өөр нэг юм гэвэл энэ миний ингээд купон дээр ингээд тэр танган дээр ингээд зарж идэж үнэгүй аваарай гэж би 1000 вон л ингээд зарж идэж шүү дээ. Тэгээд надад яг эргэлтийн хөрөнгө авилж би тэндээс хөөрхөн хүний хэрглэж исэн цэвэрхэн яана би өнгө цоглоо. Юмнуудыг аваад зармаар л байдаг л та дааш надад мөнгө байхгүй. Учираас монголчууд ч нэг хүний хуучин мавлаа гэж тэгдэж штэ. Би бол энэ ялангуяа хүүхэд хэрглэж исэн ийм юмнаас ерөөсөө яана хүний хуучин гэж ерөөс бодгоо яа. Тэгэхээр хүүхэд гэдэг чинь хүүхэд шүү дээ манайхаа. Том хүний хэрглэж исэн юм болж та яа гэсэн те. Хүүхэд шүү дээ манайхаа. Тэгээ монголчууд ч гэсэн хувцс хэрглэхийг ер нь бол амар бэлгшээдэг штэ хүүхдийн хувцс бэлглэхийг. Тэгэл би бол хүмүүнээс шууд хүүхдтэй манай хүүхдийн багцсан хувцаагаа магаа ах уу гэж би шууд авъя л гэдэг. Оо авъя өгөөрэй. Хүүхд бол хүүхдээс яана гэж юус байхгүй. Тэглэж угаасаа юм жоохон хүүхдүүд чинь нэг их хувцтай байгаад хэрэг байхгүй. Манай охин одоо хэдхэн хувцтайс одоо хүмүүс их хувц бол амар их хувцтай болж тэрнээс ч манай охин чинь би бараг охиндоо зориулж юм аваагүй заяа. Сэрч байгаа шиг. Би танд танаас бас нэг юмыг танилцуулна. Та чи энэний гаднах нь амар заан болчихжээ. Цэвэр энийг ашиглах амар удчихжээ. За энэ хараа ингээ хөөрхөн бөөлөгчн дээрээ суугаа энийгээ хараад эндээс нь дуу гардаг хгүй. Тэгээд аягаа бол копирайт орчих магадгүй гэд дууг нь гаргасан зүгээр эргүүлжлээ нэ харж байгааг нь. Хөөрхөнс тий. Мэр том болцоогаад энэ зэрэг жоох муух болчих. Тэгээд энэ нэштэй яадаг вэ гэхээр хүүхдийнхээ сүг халаадаг заяа. Тэнгүүтээ ингээд ийм ариутгагч байхгүй бах та би нэг авсаахгүй. Тэгээд энэ дотроо шууд ингээд буцлагчдаг заяа. Угчнуудыг нь буцалгаад ариутгаад хэрэгжилдэг. Тэнгүүтээ эндээ хүүхдээ бороо холонд оронгууд нь нөгөө нэг төмсний ногшмогшоо төмс мөмсө хийгээд шууд яачдаг. Би энд төмс яаж утсан. Тэгээд ийм муух болцсон баа юм. Ингээд нараач ийм муух болчихсон. Гэтэ энийг цэвэрлүү зүгээр л дээ. Би одоо энэ цэвэрлэний юу нэг гаргаад тавьчих. Тийш ингээд гаргаад тавьчих охин болоод. За одоо ороо янзалцгаая. За би ороо ураж хөрөнд танартайгаа гоё юм ярэ. Манай орон ингээд цаана хандаа яатсан байгаа болохоор бид хоёр бууж явах ч хэцүү байдаг. Гэхдээ яг хөө тэгээд нөгөө ойрт миний ус амар унаад охины ус унаад багийн ус унаад бид гур зүгээр нэг тийм ширэнгээ байгаас буугаад ирсэн хэдэн хүмүүс шиг л байгаа заяа. Тэгэл өдрийн хід үсээ танаас цэвэрлдэг гэж бодож байна намайг. Тэгэл ингээд нэг ороо бүтээч тэгээд энэ орон дээр яаж ч хүүхдэд тавина буцаагаад тэгэхгүй бол манайхчууд газар унтах гэхээр арай юу байгаа таахгүй охин маань. Баг байгаа таахгүй. Тэгэл одоо би бол энэ дээр баахан л юм ирсэн байхад бүжиглээл өөний хаяа явжлаа. Байдаггүй юм. Одоо ингээл би сая танаар харсанчлаа. Нэг ус түүж явж байгаа л тэгэл цаашаараа ингээл өөрөөрөө ороод ус түгэл явж байгаас. Тэнгүүтээ өөр өрөөндөө нэг юм хараад тэрийг хийгээл явна заяа би цаашдаа. Одоо энэ та нарыг байгуулах нь өө нэр бичлэг хийж байгаа ш. Тэгэл буцаж очиод байгаа болохоос ш. Ер нь бол тэр одоо ингээл
энэ юунда ирээл готл ууцсан янзлал явчлаа. Готл янзлал. Чот миний балтаа гоохох бол бүр миний балтаа өмнө нэг олцсон хайчих. Туккунтуш усмадыш. За ингээл одоо энийхээ өсийг саруулаад гинэ. Саруулж болох юм шүү дээ. Юу энэ бүр тоос оршин доторх нь нэг болчих бас. Одоо ингээл яг юм саруулах гэж явж байгаа л шууд ус найруулаад явчихсан заяа. Манай энэ услах ямар гоё шүү дээ. Миний авсан хамгийн зөв худалдаа болтуудын нэг заяа. Яагаад вэ гэхээр шүү дээ. Эндээ ийм градус хэмжигчтэй. Тэгэл яг 40 градус дээр ягаал тэгэл хүүхдийнхаа сүг нэрэлж тахгүй. Хөрмөд. Машлын жижиг албаг угаах юм шүү. Төгчлээ. Оо хүүе чи үгүй. Нурууга дарлаа энараа. Ийм болчиход байгаа шүү дээ. Ийм урт болчиход байгаа шүү дээ. Хүүшээ чи ч үгүй. Видео авах шийднэ. Наг ээжийнхаа нөмийн ихэр сүрсөд өгдөг охин сте төө. Та наху. Хатаас өө энэ хараа утас руу хар зөөр ингэж. Энэ хараа энэ хин бэ өөзөө. Ээзүүлээ хоёр ээ. Хати. За та нар маань ингээд охинтой маань байж бигас юу яагаадах юм. Бигас таасуу саруулаад. Чагт ингээд яг юм хийх болохоор баас ханаа нээзүүдээ би мундаг агаад гоё хөөрхөн хөвтөж агаад та нар намайг харж гинөө. Тэгээд хорвоо гэдэг чинь хэцүү юм уу? Энэ нэг соосгоны учрыг олж сурах гэж манай ээж намайг энэ соосг ингээд бариад хөвтөж байгаа гэдгийг чавс мэддэг ч юм уу? Гүү ч юм уу? Хөөрх юм би одоо энийг хизээ сурна чавсаа тэгээ сурна. Одоо дөнгөж 3 сар боллоо арднаас 30 40 50 60 70 80 жил байна. Энийг соосгүй яагаад амдаа хийчихгүй байгаа юм дээ чавс та. Эцэгт тэрнийг бариулаас нь бариад амдаа хийчихэд яах вэ? Хөөрх юм. Одоо яагаад ингэж энийг амдаа хийж чадахгүй болохоор уурлаа наачнаа ээжтэй. Би хамаагүй хурдан сурах болохоор та нар минь намайг өсгөлж байгаараа за нөгөөдгөөр бариад авлаа. Тэгээд дүүлэнгээ олгоор ирдэнэ өөрөө олгоор ирдэнэ. За хөрх барьж аваад нэг гараараа барахгүй гэмэд хоёр гараараа амдаа хийх гэж оролдож байна. Тэгтээ чадахгүй байна. Чавс. За эле үлээ хичээч чаднаа хонгор мээг өөр хийдөө тэр наадлахын бариулыг бүр гөхөөд унлаа. Харж ийн өмдөг ий хөрхнөө чадаад штэ хөрхнээ хүүхдэх амьдралд ингэж л сургаж чинь би та нар харж ийн одсэр цаагаар өөрөө юугаа хийж авч байгаа мэдэгдэхгүй тэр хараад тий тэр гошоо шиг хараад тий цаали миний амдаа гэдэг хоёр амдаа чоп хэлгээд гэж али за бүр алтчлаа нөгөөдгөө за одоо бүр буцааж олно гэж бүтэхгүй одоо ингэж уурлна. За уурлахаар нь та нар минь нэг амт хэлэх юм дээ. Наачо. Эчига хатино. Тук. За одоо ороо сайхан янзлцгааж өгдөрэй. Тагундаш. Хөрхнөө. Сичнө хөрхнөө.
Өөрөшт. Абе. Тэгээд өөр өнөдөр сайн сайхан юм байвал бичиж заа. Бичиж харуулнаа та нартай. Одоо манай бас гэнэ босс. Яа нэг кичэнэр. Нэг тийм ууртай. Нэг л тийм бяцхан ууртай. Манай босс одоо хоол идэх болж ин мөмө хөлчээд. Босс хөлчөөд. Тэг яах нь. Моё жоохон хамт бай гэх саяных шиг ингээд бичлэг хийж байгааг мэдээд аваа. Чимээг өхөн шиг бай гэх энэ харин ингээд номерцэн ингээд байгаа хгүй юу. Өөрийгөө бүр дарлаа энэ. Чи ингээд хараа ингэж номер чадчихвэл ингээд эргэж чадчих ядаж. Ингээд номерцэн байх чи ингээд эргэдэг хгүй юу. Оо тий. Оо. Ингээ иргэдэг байхгүй юу? Номерчаад. Хүү яана. Тийм ингээ иргэдэг байхгүй юу? Тэгвэл тэг номерчаа байгаад ах юм. Тэгэртээ нэг жоохон агаар харуулт юм уу? Жаах ууртай штэ угаасаа. Түүний фристайл нь жаах ууртай штэ угаасаа. Тэг яг уу угаасаа. Тэгтээ бол гоё яаж таахгүй миний охин. Зүгээр нэг юм тухгүй болон шууд уурлна. Одоо нэг сая хэд хоног өвдөөд миний охин чи ханаад үрээд браар өвдөө тэгээд би баян тухгүй сарга ингээм амар ааш талцах тэрш миний охин чи ингээл ангаагаал бичдэхгүй өгнөд л хөөх юм. За одоо ингээд энэ педараас ах усанд орох юм болоо да.